Өнөөдөр ярих ном бол Японд маш удаан бестселлер болсон ном байгаа. Би уншигээд авчаад л сая Япоочтой аваад ирсэн. Юуны тухай ном бэ гэвэл зовлонгоос ангижрах буддын сургаалын орчин үеижүүлсэн ном. Өшөөд илэрхийлэн тайлбарлах юм бол энэ ном бол хариу үйлдэл үйл хийх талаарх ном. Өөрөөр хэлбэл тоохгүй байх талаар гэсэн үг. Зовлонгоос ангижмаар байгаа юм бол зүгээр л бити доо. Бити хариу үйлд. Зүгээр л тайван байл та тий. За замд ингэж хөвчлээ гэж бодъё. Бүтэн цагт нэг газараас огт хөдлөхгүй болчлоо. Тэр зам дээр таг гацсан хүмүүс бүгдээрээ л бачимдаа тий стрессэд байж байгаа юу гэвэл үгүй л ах. Зарим нь стресстэж байхад зарим нь бүр шаал үрзэл ботсон тоохчгүй байх юм билүү. Тийм хүн байдаг шүү дээ. Жишээ нь би байна. Би бол төвчрлийг юусоо тоодаггүй. Ганцаараа ойл юм бодоол сайхан бодлоо цэцэлчдэг. Хүнтэй хамт авилын тийм зүйл яриад мармар хийдэж. Тийм болохоор энэ зовлон гэдэг зүйл ухтаавал ерөөсө гаднах ертөнцөөс үл хамаарах зүйл. Иннээс болоод ийм зүйл болсон болохоор энэ ингэж байгаа учраас биш байхгүй юу? Таны дотор л байгаа зүйл. Тэр гаднах ертөнцид болсон үзэгдэл болгонд албатай юм шиг хариу үйлдэл үзүүлэл байгаа болохоор зовоод байгаа шүү дээ. Бурхан Будда зовлонгийн үндсэн шалтгаан бол шунал гэж үзсэн. Энэ хариу үйлдэлч бас өөрөө шунал гэсэн үг. Хариу үйлдэлийн шунал. Юусоо зүгээр яж чадахгүй. Заавал стресстэй байж шунлаа хангана. Заавал сигналдаж байж л шунлаа хангана. Заавал уурлаж байж шунлаа хангана. Заавал хилдэг бусаар харааж байж шунлаа хангана. Гэтэ тань зүгээр л тайван байх гэдэг тэр сонголт байгаа шүү дээ. Тийм биз? Тайван байх гэдэг бол хэцүү. Яг үндэ бол. За тайван байж. За бүхэн тохоо шүү бүрий. Гэж шуу зүгээр олчихдаг юм бол хичнээн сайхан. Тийм ч учраас тайван амьдрна гэдэг бол тэр чигтээ тасгал байдаг. Арга аргачлалын юм мэдэж дахин давтаж эцэст нь өөр суулдаг. Тайван байх энэ аргыг мэдгүй бөгөөд өөртөө суулгаагүй бол ялангуяа энэ Улаанбаатар шиг дэлхийн хамгийн стресстэй нийслэлд сайхан амьдарч чадахгүй. Энэ их төвчл, энэ их утаа, энэ их авилгатай газар нэг л амжилттай, нэг л гаднаг яланцаг харагдсан ч дотроо паланцаг стресстэй байвал юун тэр амжилт, мөнгө, санхүү. Иймээс хамгийн гол нь хариу үйлдэл үзүүлэх байх дасгал. Угаасаа энэ номын гарчиг бол хариу үйлдэл үзүүлэх байх дасгал гэж байгаа. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө энэ удаагийн дугаарыг дэмжсэн M-Book-тэй баярлалаа. Надаар хэлүүлэх аудио номын ап гэдгийг бүгдээрээ мэдэх байх. Гэтэ M-Book бол стрессний эсрэг Монголын номер 1 ап гэж би бол боддог. Төвчрөл байхдаа маш олон хүмүүс M-Book-ээр ном сонсдог юм байлээ. Би бас сүүлийн үеийн дээрээ сонсдог болсон. Яг цаг гаргаж ном уншиж дадаагүй хүмүүст хамгийн тохиромжтой ап байгаа. За M-Book маань шинээр subscription үйлчилгээ нэвтрүүлсэн. Энэ үйлчилгээний сан дотроо 250 гаруй хураангуй 100 ба түүнээс дээш бүтэн номнуудыг хүссэн цагтаа, хүссэн газараас хязгааргүй уншсах боломжтой. Дээрээс нь сар бүр нэмэгдэх 1 кредитээр хүн бүрийн заавал уншиж өөрийгөө хөгжүүлэхэд туслах олон номнуудыг тус кредитийг ашиглан сонсоорой. Үн хүн бүрт боломжийн бөгөөд дэлгүүрт зарагддаг дундаж нэг номын үнээс ч хамт бас дэлхийн аль ч оронд ажиллаж амьдарч байгаа монголчуудад төлбөртөөлөд ажиллах бүх шийдлүүдийг нь бүрээ олгосон байгаа. Дэлхийн хаанаас ч M-Book-тэй хамт ингээд үргэлжлүүлье. За эхэнд бол төр зургийн зовлонгийн талаар ярьсан. Гэхдээ бүх зовлон тийм гинтих байдаггүй. Яагаад ч юм бүү мэд. Айгүй удаа олон сар хоног үргэлжилдэг сэтгэл түвшөр байдаг. Юм санаас овсон. Ямар нэгэн зүйлээс айсан. Жишээнд өнгөрсөн болсон асуудлаа шийдээгүй. Эсвэл ирээдүйд нэг л муу зүйл болох гэдэг юм шиг. Ер нь ямар ч зовлон эхлээд заавал ойлгох хэрэгтэй байдаг. Ойлгож байж үүнийг шийдэж чадна. Өөрийгөө ойлгож чадахгүй бол юу ч шийдэж чадахгүй. Жишээ нэг хүн тань дээр хурж ирээд сэтгэл зүйн зөвлөгөө өгөөч гэж хэллээ. Тэгээ танд юу ч хэлэхгүй. Бүр юу ч тайлбарлахгүй. Зүгээр л зөвлөгөө өгөөч гэж зогсоод байвал би нүунийг ойлгож болохгүй юм чинь одоо юу ч зөвлөх лээ те. Яг л үнтэй адил. Өөрийнхөө асуудлаа шийдмээр байвал эхлээд өөрийгөө сайтар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ойлгохын тулд хамгийн чухал зүйл бол бодлоо үг болгож гадагшлуул. Бодол бол асар замраагүй. Иймээс бид нар болж өгвөл бодлоо цаасан дээр бичих ёстой. Би яг одоо юу мэдэрч байна? Ямар сэтгэл хөдлөл төрж байна? Үүнийгээ бич. Ихэвчлэн энэ сөрөг сэтгэл 3 төлөвт хуваагддаг. Эхнийхэн шунал. Эд зүйлсийн шунал бол мэдээж. Гэтэ үүнээс илүү хүн хоорондын харилцааны шунал хамгийн аюултай байдаг. Хин нэгэнд хитрхи их өндөр хүлээл тавих. Хин нэгнээс хитрхи их зүйл хүсэх. Ийм шунал. Тэр хүсэл хүлээлтэд хүрээг болохоор уурладаг. Харилцаагаас үүдэгдэг. Энэ надад ийм зүйл хийж өгөх ёстой. Энэ надтай ингэж харьцах ёстой. Ийм байх ёстой
гэсэн төсөөлөлтэй. Хоёр дахь төлөв бол төсөөлөл. Бид нар маш их зүйл төсөөлөн ургуулan боддог. Хүн гэдэг амьтаа аливаа зүйлийг толгоон дотор шийдэж, дүгнэж, итгэхээс хамгийн гол нь таашаал авдаг. Энэ болов уу? Эсвэл сайн, зөв эсвэл буруу. Сайн мэдчихгүй байж тэгж төсөөлөөд тэрэндээ хамгийн гол нь итгэждэг. Сайн танихгүй нэ шууд энэ бол ийм тийм гэд дүгнчихдэг. Сошиал дээр харсан үнэ бурхан шиг мэддэг юм шиг илдэг бусаар хийж дүгнээд тэрнээсээ кайф авдаг. Таньж мэддэг хүмүүсээ ш тэр. Энэ яг ийм болол ингэсэн гэд тэгээ төсөөлждөг. Та одоо дараа найзуудтайгаа ч юм уу уулзахаараа сайн анзаараад үзээрэй. Хүн муулж байгаа үед хүмүүсийн ярьдаг аргументууд ихвчлэн зүгээр л төсөөлөл байдаг. Ерөөсөө бодит факт байхгүй. Зүгээр л төсөөлөл. Тэгээ тэрнээсээ кайф авч байгаа хүмүүсийг өөр дээрэж тэр. Яагаад хүн хоорондын харилцаан дээр стресстэй тань те? Би зүгээр л хин нэг яг үндэ төсөөлөд байгаа юм шүү. Энд чинь бодит биш юм биш үү? Би яг үндэ нүдэрээ харсан уу те? Ингэж рационалаар бодож үнийг үг болон гадагшлуулж биш буулах хэрэгтэй. Шүүхтэр хүнийг ийм буруу яаж тогтоодог вэ? За энэ миний бодлоор хулгай хийсэн юм шиг байлээ. Энэ угаасаа хулгай царайтай нөхөрлөлтөө. Гихгүй үстэй. Баримт нотлогоон дээр тулгуурлаж л хүнийг шүүдэг. Тэгвэл та яагаад ямар ч баримт нотлоогүй бусдыг шүүгээд байгаа юм бэ? Энэ бол үнэхээр бодож үзэх ёстой асуудал. Хамгийн гол нь дүгнэлт ерөөсөө чухал ш. Бүр ерөөсөө хамгийн чухал зүйл бол үнэн. Би өөрөө ч ингэж мундаг юм шиг юм ярьж байгаа хэрнээ хаяа тийм биш байдаг. Хэд оны өмнө хүнсний дэлгүүрийн кассан дээр оочлож байлаа. Миний урд хоёр хятад охин тооцоо хийж ирсэн. Хоёулаа төрөвч гаргацсан. Бэлэн мөнгө гаргацсан. Хувааж төлж авах шиг байгаа юм. Тэгэл хөрх мөнгөд нэмэгдэлтэй хараад аль нь 20,000 төгрөг, аль нь 100 төгрөгтэй ч ялахгүй. Нилээ удаж байгаа юм л да. Ардан зогссон би гяс юм авчаад дараач ажлаа уг нь амжуулмаар байдаг. Тэгсэн урд удаад байдаг. Тэгээ би дотор тэгж бодож байгаа. Тэ нэр Монголд ч н одоо виза, мастер, юнион гэд бүхэл карт уншин штэ. Гэхдээ ядаж хувааж биш юм аа гэхэд нэгэн төлөөд нөгөөх нь дараа мөнгийг нь өгчөөчтэй. Хаста нэр мэдрэл муутай юм аа гэдэл. Би ихтэй яг үндэ тэр хоёрыг мэдэхгүй юм байж зүгээр л төсөөлөд мэдрэлгээд толгоон дотор тэр хүмүүсийг дүгнжиж байгаа байхгүй юу. Шууд автоматар тэнийг мангар гэдэлтэй. Тэм болохоор гурав дахь төлөв бол уурцаар. Би дотроо бухимдчихж байгаа байхгүй юу. Үндэ хэрвээ юм яриад үзэл айтах л өндөр боловсролтой огтд байгаа ах л та. Гэтэ би зүгээр л тэгж төсөөснөрөө сэтгэлээ ханаад энерги шал дэмий зүйлэнд зарцуулаад тэгээд дуусч байгаа юм. Ингэснээр энэ сэтгэл надад эерэг зүйл авчрахгүй. Гэвэл мэдээж үгүй. Тэгээ буцаад төсөөллийн дэсэттэй ороход сэтгэл санаа зовнил. Энэ бас төсөөлөл. Яана энэ намайг ингэ бодчих үү дээ. Яана энэ үндэ ийм хүн байх үү дээ. Яана миний YouTube ингээд ирээдүйд хүмүүс үзгээ болчих үү дээ. Гэтэ тийм зүйл хаана байна? Бодит биш. Төсөөлөл. Зэнгийн мастер дээр нэг залуу очиж л дээ. Мастра би ингээд сэтгэл санаа зовлоор дүүрэн байна. Та энийг шийдэх арга заагаад өгөөч гэд асууж. Мастер тэгсэн чинь за тэгье. Би шийдэд өгье. Алив тэр сэтгэл санаа зовлоо миний урд гаргаад ир. Би харж байгаа бүгдийг нь шийдэд өгье гэж хариулсан гэдэг. Тэгэхээр бодит биш төсөөлөл юм бол. Үгүй яагаад зовоод байгаа юм бэ? Сонирш. Шаардлагагүй байхгүй юу? Мэдээж өөрөө юу ч хийхгүй байж ирээдүйдээ санаа зовоод байвал тэр бол өөр асуудал. Гэтэ хийх бүхнээ хийсэн мөртлөө санаа зовно гэдэг бол үнэхээр утгагүй зовлоо. Дараа нь бусдаас дээр эсвэл доор гэдэг төсөөлөл. Би ингээд контент хийгээд жоохон муу үзэлтэй байснараа бусад контент бүтээгч нараас өөрийгөө илүү муу гэж бодох ч юм уу. Эсвэл миний иргэсэн ном бестселлерийн 4-т бичснээр маа ном нөгөө 3-аас муу гэж бодох ч юм уу. Гол нь өөрийгөө ингэж бусадтай харьцуулснаар бид байгаа зүйлстэй талархаа болждаг. Үзэлтэй бол мэдээж муу байж болно. Гэтэ миний зорилго чинь үзэлтэй биш үнэхээр нэгчсэн. Миний мэдгүй миний амьдралдаа ч уулзч байгаагүй. Нэг л хүний амьдрал жоохон зэрэг өөрчлөлт авчирсныг мэдэх байхгүй юу? Би уг нь бол комент уушаад мэдж байгаа шүү дээ. Тийм байхад юу үзэлтэй сте. Тэрийгэ бусдад харьцуулах гэдэг энэ төсөөллөөс болоод умартчихдаг. Бага зүйлдээ талархъя л та бүрий.
бас бусдад өөрийгөө харьцууллаа гэд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй. Тэр надаас илүү амжилттай. Тэр надаас илүү гоё биетэй сайрайлаг. Тэр надаас илүү сайхан амьдардаг. Ингэж бодлоо гэд яг юу өөрчлөгдөг юм? Юу ч өөрчлөгдөхгүй. Бусдыг гоочлох ч бас адилхан. Хэрэг бусдад өөрийгөө харьцуулж тэрнээсээ таашааламаар байгаа юм бол хизээч өөрчлөгдөхгүй тийм төлөв буюу статус авах хэрэгтэй. Гэтэ энэ бол үргэлж хувьсаж өөрчлөгддөг энэ ертөнцийн угаасаа боломжгүй зүйл. Би хэдэн жилийн өмнө бусдад айгүй хатаархдаг тийм төрлийн хүн байсан. Бусдын гоё амьдралыг харахаар атаархаад л те. Илдэв янзаар өстой жихэн төсөөлдөг байсан. За энэ өстой баяа айлхах. Эсвэл сайхтай. Эсвэл ус төрчтэй холбоотой энэ төр гэдэл аав муухай гаазтай. Гэтэ нэг зүйл бат итгэлтэй хэлэхэд дийлэх хүмүүс угаасаа тэгж боддог. Харин хүмүүстэй танилцаад тэр үнэнг нь мэдэх тусам гоё амьдрал бол ихтэй зүгээр л уухгүй хөдөлмөр байдаг гэдгийг ойлгож ирсэн. Маа нэг найз айгүй гоё машин ундаг байхгүй. Тэгээ би анх танилцахдаа за энэ угаасаа баяа айлаа астай хүүхд энэ төргээл тийм онцгой зүйл бодож ирсэн. Тэгтэл 20-оос 10 жилийн турш уухгүй өдөр болгон 4-өөс 10 цагийн турш арилжаа хийсээр хагаад авсан тийм ид байгаа юм. Тийм учраас дүгнэлт болон үнэн гэдэг үнэхээр энэ зөрүүтэй байдаг. Хүмүүсийг таньж мэдэх тусам, үнэтэй ойртох тусам төсөөллөдийг хичнээн утахгүй бөгөөд дими энерги байсныг мэдэрч байгаа юм. Одоо бол гой сайхан амьдарч байгаа танихгүй хүмүүсийг хараад хамгийн ихэнд мундаг гэдэг бодол төрдөг. Тэгээд дараа нь урам авдаг. Иймээс төсөөлж өөрт хэрэггүй энерги зарцуулахаа хэдүүлээ таслан зогсооё. Зөвхөн л үнэн бай. Дараагийн сэдв. Өөрийгөө бити няцаа. Өөрийгөө бити үүсэг. Өөрийгөө бити гоочл. Хүнд бусдад хүлээн зөвшөөрөх гэдэг хүсэл байдаг. Энэ хүсэл бол харамсалтай найрлахгүй. Арилгыг гисэн ч бараг боломжгүй. Би бол гээрэл хүрэх зам нь зөвч гээрэл өөрөө боломжгүй гэж үздэг. Тийм ч учраас бид нар хамгийн гол нь энэ их хүслээ хэрхэн хүлээн зөвшөөрч хэрхэн зогсож амьдрах вэ гэдэг нь чухал. Энэ бусдад хүлээн зөвшөөрөх хүсэл гэдэг мөнхийн ангад зангасан байдалтай байдаг. Үргэлжийн үүсгэлэн байдаг. Тийм үүсгэлэн байгаа учраас ийм мэдрэмжээ нөхөх гээд хоёр төрлөөр нөхөх орлого хийдэг. Эхнийх нь дайралтаар өөртөө эсвэл бусдад хандсан дайралт. Хамгийн түгээмэл жишээ бол хүн өөрийнхөө амжилтгүй байгаа байдлаа бусдын буруу болгож халддаг. Би ингэж ядуу байгаа нь энэ хусын буруу. Чөлөө зах зээлийн буруу. Ах нар тэгдэж штэ. Соц үед амьдрал сайхан байсан. Энэ төр гэлтэй. Миний ядуу байгаа нь бол тэр чигтээ энэ арчлалын буруу. Эсвэл өөртөө би угаасаа л юм хүн. Надад бизнесийн ухаан байхгүй. Би малайлагч биш, би туустай биш, би муу, би чадахгүй. Өөрөө өөрлөгөө л дайрдаг. Өөрийгөө уллам өгөөсгдөг. Довтлогооны нөгөөх нь буюу хоёр дахь нь бол зүгтах. Бодит байдлаас зүгтах. Үнэнгээс зүгтах. Энэ нь бусад зүйлд дундаж илэрдэг. Зарим эмэгтэйчүүд стрессгээр маш хийддэг. Харин зарим эрчүүд стрессээр бэддэж ивдэг. Би тэртээ тэр гоё эмэгтэй биш гээл улам л хийдэд байдаг. Би тэртээ тэр хөдөлмөрөөр мөнгө олж чадахгүй гээл улам л бүрийдээ тоглоом дунддаг. Ингээд сонсохоор энэ хоёр төлөв ийм хүмүүст хамаарал хөмшиг санагдаж магадгүй. Харамсалтай нь чинь юроос мэдэгддэггүй. Хэр бараг өөрийгөө таньж мэдж чаддаггүй. Мэдэгдэггүй мөртлөөсөө гарч чаддаггүй. Бусд руу дайрч байгаагаа өөрөө огт анзаардаггүй. Өөрийгөө үүсэж байгаа юроос мэддэггүй. Бодит байдлаас зүгтаагаад өөр зүйлээс нөхөх гэж байгаагаа ухамсардаггүй. Тэгвэл яах ёстой юм бэ? Өөрийнхөө сэтгэлээ ойлгохоос л эхэлнэ. Энэ бүхэн ердөөсөө өөрийгөө л ойлгох процесс байгаа юм. Тэгээд ойлгохын тулд ихэнд хэлсэн шиг бодлоо бич. Цаасан дээр буулга. Тэгээ бодлоо цэгцэл. Өдрийн тэмдэглэл бичдэг хүмүүсийн бодол маш цэгцтэй байдаг. Тэгээд дараа нь одоо цагтаа төвлөрч сур. Mindfulness гэдэг. Орчин цагийн хамгийн чухал ур чадвар одоо цагтаа төвлөрөх. Миний дараачин гаргаж байгаа ном ч гэсэн одоо цагтаа төвлөрөх тухай. Энэ бол хамгийн чухал сэдэв учраас би бүр хэдэн сая ном дундаас сонгож гаргаж байгаа юм. Хэрвээ яг одоо төвлөрөхгүй байгаа бол дайын дасгал хийгээд үзээрэй. За нүдэ анаад тэгээ та одоо гараа хар. Тийм та буруу сонсоогүй. Нүдэ анаад
гараа хар. Өөрөөр хэлбэл гараа мэдэр. Одоо хурууны үзүүрээ мэдэр. Дараа нь хөлний хурууны үзүүрээ мэдэр. Хурууны бүр хамгийн үзүүр хэсгийг мэдэр. Энэ дасгалыг хийвэл таныг шууд одоо цаг дээр авчрах болно. Мэдээж mindfulness-ийн бяцлалыг ярьж болох ч энийг хожим нь дараа дараагийн контентоор ярив. За тэгээд дараа нь орчноо хаяа сольж үзэл маш сайн байдаг. Шинэ хүмүүстэй танилцсан. Шинэ хүмүүстэй сайн юм яар. Шинэ газар оч, шинэ усад оч, шинэ хүрээлэлд ор, шинэ орчинд ор. Тэгэхгүй байг нэг газар нэг орчиндөө хүн байгаа л байхаар өөр зүйл хүлээж авч чадхаа болчдөг. Зөвхөн өөрийн орчиндох нормал буюу энэ ертөнцийг өөрийнхөө жижигхэн хүрээллээрээ дүгнэхээс өөр аргагүй болчдөг. Юм идэх чинь ийм байх хэвээр, тийм байх хэвээр энтергээл тэ. Бусад хүнийг эсвэл бусад зөв тогтлыг хүлээн зөвшөөрч чадхаа болчдөг. Юм үзэж нүд тайлнаа гэдэг чинь энэ ертөнц уудам төрөл бүрийн хүн, төрөл бүрийн үзэл байдаг гэдгийг ойлгоод бүхнийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Энэ хүлээн зөвшөөрөх гэдэг уудам сэтгэл том байх тусмаа бид нар юмд стресстэй болдог. Болж игэл гадагшаага амрах гэж биш, аялах гэж явбал зүгээрч Монголд очсон зөндөө орчноос олж болно шүү. Найзуудыг хүрээлээс солиход л хүн бүр шаал өөр болдог. Тийм болохоор хаяа өөртөө шинэ уур амьсгал оруулж байгаарай. Дараа нь өөрийгөө хүлээн зөвшөөр. За миний нэг анзаарсан зүйл бол өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүмүүс бусдыг ерөөсөө муугаар ярьдаггүй. Бусд руу довтолдоггүй юм байлээ. Яагаад юм бэ гэвэл тэр хүмүүс чинь бусдыг өөр шигээ харж чаддаг. Өөрийнхөө муу талаа хүлээн зөвшөөрсөн учраас бусад хүмүүс ч гэсэн муу аж болно гэж боддог. Энэ нь хэвийн гэж боддог. Эсрэгээр өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс бүр хамгийн сөрөг байдаг. Өөрөө хэрэгжүүл чадаагүй стандартыг бусдаас хүсдэг. Үргэлж ямар нэгэн зүйлд бухимдалтай байдаг. Тийм болохоор хэдүүлээ өөрийгөө хүлээн зөвшөөрье. Бид нар ч сахиусан тэнгэр шиг тийм амир зөв хүмүүс бол үндэ биш шүү дээ. Та эсвэл би зөв хүн биш юм бол бусад хүмүүс ч гэсэн тийм байг л дээ. Та өөрийгөө зөв биш байсныхаа төлөө бити өөрөөсөө зүгтэл та. Тэгсэн цагт өөрийнхөө төлөө болон бусдын төлөө юу хийх ёстой? Тэр зүйл чинь гараад л ирнэ. Ингээд танд амжилт хүсье. Дараагийн дугаараараа уулзъя. Баярлалаа. Баяртай.